За what up guys? Өнөөдрийн review хийх пүүз бол Curry Flow 4. Let's go. Окей. Хамгийн түрүүнд би Mocha Kiko 2 таартай шүү гэдгийг хэлмээр байна. За тэгээд хэдүүлээ одоо review руу орё. За хамгийн түрүүнд ярих зүйл бол мэдээж зуралт. Одоо би та нарт урагшаа хоошоо хэр сайн зурж байсныг энэ бичлэгээр харуулъя. Окей. Та нар сая харсан бах угаасаа энэ пүүз ингээд зуралт нь бүр амар сайн байлаа. Би бүр гайхаад бүр энэ ч одоо юу вэ? Би одоо ингээд би бас ингээд нэг пүүснэр ревю өдөр үзэхдээ Curry-гийн пүүснүүд амар сайн зурдаг. Заримдаа бүр зогсолт нь хэр тогтсон болохоор хөлийч өвтгдөгөө би сонсч байсан. Тэгээ би тэрэнд нь одоо яаж зогсохоор хөл өвдөх юм бэ гэдэг өнөөдөр ингээд зогсч үзсэн чинь нэрнгээсэл шууд газар тэнгүүтээ шууд зууж илээ. Тэнгүүтээ ингээд заримдаа ингээд огцом ингээд зурж морохо жоохон өвдөх нь бол угаасаа аргагүй юм байлээ. Заримдаа бол бүр ингээд огцом зуурснаас нь болоод унагч тийм магадaltaй бүр амар сайн зурд юм билээ. Шууд ингэж зураал тэнчнээ шууд бат зогсдог. Одоо тэгсэн бүртлөө амар сонио та нар сайн анзаарсан бах ингээд урагшаа хоошоо зурж байхад ингээд ямар ч дуу гарахгүй бүртлөө бүр гэл амар сайн зурж байгаа хат та нар харсан бах. Энэ пүүсний урагшаа хоошоо зурдаад бүр амар сайн. Одоо би танаас зүгэл зүг чиг солилт баруун болон зүүн болон зуралт хэр сайн байсныг энэ бичлэгээс харуулъя. Танаас харсан баха угаасаа энэ пүүсний зуралтай бол бүр ярихан байхгүй. Ингэж зурагтаад сайн угаасаа газар зүгээр наалдан пад шиг лавд юм билээ. Яг үнийг хэлэхэд энэ пүүз бол бүр үндээ л амар зурд юм билээ. Огцом хөдөлгөөнүүдээр ялангуяа тэр барьж байгаа тэр зуралт нь бол бүр амар заримдаа бүр гайхаад хөлөөч нь бол өвдөх нь угаасаа аргагүй юм билээ. За тэгээд одоо дахиад нэг зүйлийг ярих үл энэ пүүз маань бүр маш хөнгөн. Тэгээд материал нь зүгээр юм энгийн материал гайг та нар харж байгаа. Маш хөнгөн тэмч учраас энэ ингээд маш уян хатан маш эвтэйхэн. Тэгээд энэ пүүс маань газраас жоохон өндөрөлт угаасаа жоохон ихтэй юм байлээ. Газраас жоохон өндөр тийм болохоор floor feel эдэр бол нэг их байхгүй. Тэгтээ өштэй тэр нь бол надад нэг тавдахгүй санагдаагүй. Энэ пүүс бол үнэхээр гоё байсан. За тэгээд пүүсний барилт маш сайн. Одоо энэ шагааны энэ хэсгээр бүр маш гоё барьж өгч илээ. Арцмаар түрүү арцмаараа авсан болно. Угаасаа size 8-аар авсан ч миний их өөр яг энэ аваад байсан. Угаасаа энэ пүүз бол нэр үндэл гоё юм билээ. За тэгээд зуралт ярьсан. Тэгээд энэ пүүсний агаар солилцоод угаасаа материалаас харж байгаа нефт гарахаар. Одоо би танаас улыг харуулъя. Энэ пүүс тэгээд угаасаа тоосмос нэг татахгүй юм билээ. Тэгтээ хаяа асчивал бүр найдвартай амаар байвал арцсан болно. За тэгээд ийм байна. Тэгээд одоо би та нарт би энэ бичлэгэн дээр дахиад нэг санаа нэмсэн. Одоо энэ хойтлын энэ хэсэг байгаа сте. Энэ хэсэг нь маш зөөлөн. Энэ хэсэг нь өштэй одоо ингэж буух юм уу? Ингэж зүгээр зогсож могсоход хэр сайн тулгуур гэж болж байгаа, хэр сайн зөөлөн байгааг энэ бид нараар энэ бичлэгээр үзүүлбэр байна. За та нар энэ бичлэг үзсэн бах. Энэ хэсэг нь бол угаасаа impact буюу таны өсөж буулаас өсгөөгөөрөө тайвраа буудаг бол тэр авж байгаа ачааллаас ч юм бол хангалттай хуваалцсан. За тэгээд энэ ингэж амар сайн зурдаг болохоор надад ингээд step back эдэр хийхэд бол бүр маш амар ихтэй step back эдэр хийсэн. Заримдаа ингээд нэг халтардаг пүүз мөстэй step back хийхээр нэг сайн ингээд хийдэггүй. Гэтэ энэ пүүзд бол бүр амар сайн хийжлээ. За тэгээд өөр ярих зүйл бол энэ пүүс маань $120 гэжсэн такстайгаа 130-ыг болсон. Үнийн хувьд жоохон үнэтэй. Гэтэ зуралт нь бол бүр үндэл nice энэ пүүсний. За тэгээд энэ өнгийн та нар харж байгаа.
хэлний юм. Дотор талаасаа ингэж харагддаг. За тэгээд та нараа намайг ямар нэгэн зүйлийг яриаг өнгөрсөн юм уу? Ямар нэг пүзийг яриулмаар байвал comment section үлдээгээрэй. Баярлалаа. Энэ пүз бол ийм байна. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцаарай. Bye.